хийж байгаа ба дотор байрны entrepreneurship суурилсан хувийн ур чадрыг хөгжүүлэх хэсэл хөтөлбөр явагдаж байгаа гинэ. Хэдүүлээ хуцааны усаас өмнө багштай очиж амжилт бүртгүүлэх үү? Хөө тэгэл тань за. Хөөе нэста юу гэж байгаа юм бэ? Буцаад төлөх чинь маш муу штэ. Хэдүүлээ дотор байранд явагдаж байгаа entrepreneurship суурилсан хүүхдийн ур чадварыг хөгжүүлэх хэсэл хөтөлбөр явагдаж байгаа гинэ. Хэдүүлээ багшид очиж хамтдаа бүртгүүлье. Өө тийм л нэ. За тэгвэл одоо шууд багш хэдүүлээ бүртгүүлье. За. За дашнын багшин чамаас нэг асуулт асууя. За өнөөдрийн чиний сэтгэл хөдлөлт ямар байсан бэ? Өнөөдөр амт биш шалгалтаа амжилттай өгсөн болохоор аз жаргалтай байна. Японы хүүхдийн үеийг сангаас хэрэгжүүлсэн орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар олгох entrepreneurship боловсрол олгох төсөл манай аймагт 2019-оос 25 оны 6 сар хүртэл хэрэгжээд дуслаа. Энэхүү хөтөлбөрийг орон нутагтаа нутагшуулах хүрээнд Сүхбаатар аймгийн насан туршийн суралцсан төв боловсролын газартайгаа хамтран дотор байрны багш нар болон насан туршийн суралцсан төв нэгжийн багш нарыг эсэл хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэсэн. Энэхүү хөтөлбөрийн сургалтыг 13 сумын дотор байранд амьдарч байгаа малчин өрхийн сурагчдад хувь хүний ур чадвар олгох эсэл хөтөлбөрийн сургалтыг 4 сараас хойш зохион байгуулад дуусч байна. Одоогийн байдлаар энэхүү хөтөлбөрт 195 сурагч хамрагдаад байна. Намайг Хонгор Зул гэдэг Гэрхий боловсролын 3 дахь сургуулийн 10-ийн ангийн сурагч. Би нэг боловсрол өргөө нэгдсэн дотор байранд амьдардаг. Дотор байранд маань хэрэгжиж байгаа entrepreneurship-т суурилсан хувь хүний ур чадвар олгох эсэл хөтөлбөрт хамрагдсандаа баяртай байна. Сургалтанд хамрагснаар өөрийгөө илэрхийлэх ярих чадвар, багаар ажиллах чадвараа хөгжүүлэн дэвшүүлсэн мөн судалгаа хийх төсөл бичих арга зүйд суралцаар байгаа. Эсэл хөтөлбөр маш их таалагдлаа. Багш нартаа баярлалаа. Бид хамтаараа төсөл бичих гэж байгаа. Үе тэнгийн найзуудаа энэ хөтөлбөрт хамрагдаасай гэж хүсэж байна.